Бүгдөө сайн уу? Энэхүү блогороо дахин уулзаж байгаадаа баяртай байна. 11 сарын эхний 10 хоног ерөнхийдөө цаг агаар дулаахан нэмэх 3-аас 7-гийн хооронд байсан учраас манай гэр бүл хүүхдүүдээ аваад гадуур дотуур их явсан. Энэ удаа ээжийнхээ ажил дээр Улаанбаатар их дэлгүүр дээр очиод үргэлжлүүлээд гэр бүлээрээ хоолнд орсон. Тэгээ гадаад улаахан байгаа учраас хүүхдүүд маань гадуур үе юм үзэж явах маш их дуртай байсан. Багш нарын ажил хаялтын улмаас цэцэрлэгтээ явж чадахгүйсэн хүүхдүүд маань яг хөө эхний 11 сарын 5 хүртэл бас хөрхөн аавтайгаа ээжтэйгээ илүү татан цагийг өнгөрүүлж чадсан гэж бодож байгаа. За мэдээж гэр бүлээрээ хоолнд орохын тогтмол орж байхын бас давуу тал гэвэл маш их хүүхдүүд маань гоё дурсамжуудыг бүтэхээс гадна намттай хоол идэж байхдаа хүүхэд ер нь их аз жаргалыг мэдэрдэг гэдэг шүү дээ. Хүүхэд ч гэлгүй хүмүүр. Тэгээд охин маань ээжтэйгээ хамт ажил дээр маань ирсэн. Маюуди сургууль дээр офис дээр охиндоо жоохон зураг зуруулаад мөн өдөр нь хамтдаа номын баяр яруу найргийн цаг гэсэн нэг үйл ажиллагаанд оролцсон. Тэр нь болохоор сургуулиас зохион байгуулсан их хэлний тухай олчлон ярьсан мөн яруу найраг сэтгүүлчтэй уулзсан цаг байсан. Охин маань маш томоотой сууж тэр уулзалтанд оролцсон. Бас бид нар хамтдаа кофе шопт кейк идээд хамт цагийг гоё өнгөрүүлсэн. Найзуудынхаа хэлснээр охиндоо аль болох цаг гаргах тэр тусмаа ажил дээрээ авчраад ээж нь яв хийдэг, хэрхэн ажиллаа хийдэг гихчлэн зүйлүүдийг харуулсандаа маш их баяртай байсан. Яг тэр үеэр мөн дунд сургуулийн хүүхдүүд бүжгийн хичээл орж исэн. Урлаг заал болж исэн. За тэгээ манай охин бас тэдний бүжиглж байгааг хараад үнэхээр кайфтай бүр бүжгийн хувцас авчраад хамт бүжгэлмээр байна гэж хэлжсэн. Тэгээ охиныгаа харахтаа үнэхээр хайр үрээд бүжгийг маш сайн анзаарч харж байгаа байдлыг хараад хурдан сурдаг хүүхдүүдийн тэр чадвар тэр бүхнийг бол үнэхээр биширсэн. Тэгээ дараа нь манай охин бас хөөрхөн ганцаараа бүжгэлж үзүүлсэн ээжтэй. Тэгээд энэ бүжгэлж байгаа бичлэгийг нь бас жааханчсан бичлэгэндээ оруулахын тулд бичлэг хийсэн. 사고가 말이야. 나는 만든 조선스팀이 무슨 시간이나 여러 나라의 안드레 소글리마 기체가 나서야. 자, 미니비부터 직접 찾아서 어떤 봤으니 국물은 이들이 야들죠. 특별히 둘째 오늘이 메인에서 그게 저스팀 사고 주도나 되게 너무 넓은 무슨 гэдэг нь үнэхээр орчлон хараатай хамгийн түрүүнд танилцдаг юм сайхан тэгээд их хэл гэдэг үндсэн сэдв маань өнөөдөр тийм бас сайхан сэдвтэй юм байна. Монгол эртэж божмын жилийн уярч сонголтой энэ бадсан бодлоор шүлэг тэрлэх дуртай эрхэм сүндэг үзээгүй бардам зантай ээжийн хөхий одоо ч байдаг саваагийн гартай юу их хэсмэн нэг чавцсан чадвар солгоож нэг өндөр хэрэгтэс асарчаан хүн уурч уусан хүн шиг өнөх жигүүр хэлээ мөн чанараас нэг шиг дотоод дээлээ бүслээгүй юм шиг нүмжиндэх бүсгүй хэлээ өөр ахыг бөмбөг үүр цаашаа өнгөрнө дандаа намайг үйлдэх чамааг аав хэлээ гэж эхний мөр та бодоод үзээрэй өөр наалах бөмбөг байх юм
Одоо та нарын сурсангаар ярьж байгаа юм тийм ээ. 3 тийш өнгөлөөр өнгөний зөв тал нь аль вэ? Байхгүй тийм. Тэгэхээр энэ өөрөө автоматар ингээд бид нэр цэжилсэн байгаас. За тэгээд 5 дахь хагас сайн бүтэнсэн өдрүүдэд лагерийн байшинд очиод хүүхдүүдээ агарлуулад гэр бүлэрээ бас сайхан цагийг өнгөрүүлсэн. Үргэлжлүүлээд манай влогийг тоглоом сууж үзээрэй. Баярлалаа. Тиможи. Гой залмаа. За. Арай. Тэндээс нь гой залуу. Яа. За.